Дүүмчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дараагийн мишнэр олж одоо маш их баяртай байна. За тэгэхээр энэ удаагийн мишнэрээ та бүхэнд өөр нэгэн unboxing мишнийг хүргэх болно. Тэгэхээр бичлэгээ эхэлцгээе. Коммент руунд надад ямар шиг ирсэн байна гэхэд бол харцгаая. Чи Mofang брэндийн болохоор 2-2-тэй Mirror гэж та бүхэн сайн мэддэг байх та. Төлний шогд бол ирсэн байна. За тэгэхээр шог та бүхэн залж үзүүлье. За шогийг бол эргүүл үзье гадна. Материал бол хар бинер лонгод хуулдаг байдаг. Энэ лонгод мэдээж гэрэл ойлгох зорилттой. За тэгээд эргэлт лонгод G brand-ийн шот өөрөөсөө маш сайхан зөөлхөн бөгөөд хөнгө эргэлт байдаг. Харьцангуй л corner cut буюу гэдэг гацгаас идэс хэрэгсэн технологи учраас илэл ямар ч төрлийн шоу байсан харагддаг. Та бүхэн бол мэдээж энгийн 3-тай класс 3 Mirror шоуг бол мэддэг байх. Гэтэл 2-2-тэй Mirror та бүхэнд илээс сонирхолтой байх боломжтой хаа. За дараагийн шоу бол бас мөн G brand-ийн 2-2 3-тай шоу байна. Энэ лонготой Cuboid гэж үсэн явдаг. Cuboid эднээс болохоор энгийн тэгштрүүлж юм биш, гурвалж юм биш. Игд бол дээш игд шүнзэс хэлбэртэй шоунд игддэг. За тэгэхээр лонготой 2-2 3-тай шоу лонготой уулахгүй битэй гэж байдаг. Бид бол хар олон цагаан битэй гэж байдаг. За эргэлтэн мөн мэдээж аяга зөөлхөн. Тэгээд энгийн 2 шоунд мэдээж нэг үе нэгцэн юм шиг байдаг учраас илүү сонирхолтой байх боломжтой. Харин зөвхөн давхар хөдөлгөөнөд л иргэдэг. Маш сонирхолтой байх боломжтой юм л да. За дараагийн шоу руу орцгоё. Мөн G brand-ийн шоу байна. G brand-ийн. За энэ лонготой multi twist escape шоу гэдэг. За мэдээж Men's Walk-ийн зураг байна. Тэгэхээр мэдээж за энэ бол G brand-ийн лого байна. Star гэж цувралын логонууд байна. За тэгээд twist escape гэж байгаа шүү дээ. Иргэд бол яг эргэлтэн олонгууд мэдээж escape дэжлэн гэхдээ twist-тэй босоо мөртлөө маш хайцсан болохоор илүү нэг гарт ивгөө. Тэгээд дээрээс нь илүү толгой эргүүлэх талаас нь агаарсан байгаа юм л да. Яг юм хэмжлээ. Дээрээс нь л шооны олонгууд пластикийн дангуудын бол үнэ төсөл нь хэрэг сайх гоё байна. Яг л тод өнгөтэй. Дээрээс материал олонгуудыг гүлгөр ABC цар байдаг учраас тэгэл айгуу тийм чим харагддаг. Дээрээс нь идэлгөө дунтаас бат бөгч нартай дээр сонслог байдаг. За та бүхэн бас хэрэг сонирхох юм бол шоугаас цуглууландаа нэх юм бол үнэхээр үзэмжтэй байх боломжтой. За тэгэхээр дараагийн шоу бол за Barger брэндээс байдаг тий. За энэ брэнд лонготой DIY key буюу тэгээд Lego шоуг гаргасан байна. За тэгээд мэдээж нэг шоу лонготой ингийн класс 3 шоу юм шиг мөртлөө өөр лонготой дээр мэдээ харж байгаа хэсгүүдийг бол нэмсэн байдаг. Тайлч юм уу да. Тэгсэн. За эргэлтэнд гох юм бол тийм ч юм уу биш. За ихтэй яг бага зэрэг хацалтай. Гэхдээ хамгийн гол нь лонгод яг энгийн класс 3 шоуг бодвол харьцангуй тавар битүүлж гард массаж болох боломжтой байдаг. Одоо та бүхэн энгийн 3 шоуг мэдээж ингэж гүлгэр гадруу нь л яг юм байхгүй. Харин болохоор Lego шоу өөрөөр харж байгаа үед л гүлгэр хэсгүүдэд тэгээд тавар хэсгүүд байдаг учраас гард яг юм массаж өгж байгаа шиг мэдрэмж төрүүлдэг юм байна. Тэгээд дээрээс нь болохоор гота баг зэрэг эргүүлээд хийцэн. Эс ямар тааш дараагийн бичлэгээр энэ дээр Lego шоу хийж үзэх боллоо. Хэрвээ энэ заавар нар болонгоо зааварчтай хайрцан дээр болохоор Lego шоу болонгоос дээр нь саргаж болох би болоодоорыг салгаж үзээгүй нь ямар тааш та бүхэн бас орлоо зэрэгтэй энэ дээр л хүснээр Lego тавих боломжтой. Тэгэхээр дараагийн шоу бол за Moyo брендийн охин камер бол Mofang Javshi-гийн брэнд гэдэг. Энэ болохоор за бас баажтай шоунаас хийдэг. Гэхдээ болгоо бааж мөртлөө маш сайн эргэлтэй шоунууд хийдэг их онцлогтой байдаг. За одоо хайрцагсаа бол ийм хөө. Нэгд бол надад бол яг үнийг 8-8 дээр том шоуд байдаг. Дээд нь 7-7 орчим шоу байдаг. Вау. Энэ шоу болгоотыг ингийн шоу 8-8 шоу бол илүү жижиг хэмжээтэй. За би мэлтэр хэмжээ бол сайн санахгүй байна. Ямар тач хамаагүй жижигхэн байдаг учраас гарт илүү өвтэйхэн байдаг. Энэ болонготой мэдээж яг эвлүүлэлтийн явц гэсэн илүү гацхгүйгээр нэгүүлэх боломжтой гэсэн.
Яг бодоорлогод маяглалт нь багц зэрэг crispy гэдэг хатуу шиг болтлоо. Айгу хөнгөр гэлтэй. Шоны өөрийнхөө жим бол нэлийн хөнгө юм байна. Тэгэхээр ямар тааш нэг бас би илүүж ирсэн. Тэгээд дахиж нэг яг өөртөө зориулж идэх бол яг 8-8 мэдэл байдаг таасан. Тэгээд Stix битээ учраас идэл маш идэлгээ удаантай гэсэн үг юм. Идэл насны лимж хэлж болохоор. За тийм үзмж талаас ажилласан байх сайхан шүү. Хамгийн гол нь эргэлт надад маш таалагддаг. Задлах хэрэгтэй. Тэгэл Star гэ брэнд байдаг. Star гэж суурл байдаг. Тэрний одоо олон одоо нэг хэсгийн л одоо Pentacle гэх загварын шоу одоо. За би нэг загварын шоу өөрөө болохоор лацтай байдаг. Ямар ч зүйл лацыг авчаа. Тэгээ гаднаас хадаа тав хүн харж байгаа байх юм. Ийм шилэн шиг юм уу тийм тунгалаг хамгааллын савтай тэгээд тавьчих юм бол үзмжтэй харагдах бас боломжтой. Тэгэхээр хэрвээ та бүхэн бас энэхүү шок сонирх юм бол бас яг дэлгүүр дээрээ бол бас худалдаалж гэж байгаа. Лацинаш авчлаа. Бабаа. Энэ шилэн сав үнэхээр ямар нэгэн шоу мод юм ийм хийгээд таглаад тавьж бас боломжтой л юм байна. За ямар ч тааш упс. За сөөрнөл юм байна. За тэгэл шоу задлж үзье. Зя тэгэхээр Star болгоод G Mofang брендийг гэтээ болгоод Star суурлаж дөрвжсэн гэдэг Twist Disc гэдэг байдаг. Star суурлын бас нэг ээлж загвар. За яг G-ийн үндсэн гэдэг Color Scheme өмнө тохиолтой байдаг. За энэ шоу болгонгуудаа өөрөө голын төвд нь бол иргэдэг ба. Төвд нь иргэдэг. Төвд нь ирэхтэй болгонгуудаа зөвхөн голын яг энэ дагуурын дотоод харалдаа болгож байгаа гэдэг бол эргүүлэх боломжтой гэсэн үг. Зэвэц би ямар ч зүйл эргэлтөө ч нэг олох хэрэгтэй. Одоо дийсэн бүгдийг нэг харалдаа болгоод яг голын төвийн хэсгээр гол руу circle иргэд юм байна. Иргэдэг. 3 хязгаар доош иргэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо биш нэг зөв харалдаа болгох юм бол дараагийн үгс ирүүлж тэгэхээр заавал чи би голын однуудын нэг харалдаа болгосныхоо дараагаар за тэгж хэрэглэх хийнэ гэсэн үг. Яг ийм хэмээгээр. Тэр бол одоо шоу болгоод өөрөө одоороо давхар задрна. Тэгээд дээрээс нь яг хэрмүүдээр задрах боломжтой юм байна да. Бисээ юу? Шоны корнер гэдэг нь хэрсэн. Зүрсэн мөр хүртэл юм. Тэгээд дээрээс нь яг энэ шоны болгоод эргэлт нь өөрөө амар зүйлх юм. Ямар тааш та бүхэнд удахгүй энэ шог эргүүлж үзүүлнэ. Эвлүүлж байгаа бичлэг хийх болно. Юу харцгаая. Дээрээс нь одоо шоу эвлүүлдэг сонирхдаг хүмүүс донд бол зөвхөн яг speed cube юм биш яг шог цуглуулах сонирхолтой хүмүүсээс их байдаг. Одоо шинэ зөвхөн яг хамгийн ховор нанди гэсэн шоунуудыг авч цуглуулдаг хүмүүсийг бас би бол ганц нэг мэдх юм байна. Тийм хүмүүс бол одоо ирээд та бүхэн үзэж байгаа юм бол за энэ шоуг сонирхоо үзээрэй. За муудлыг шилээ орохтой доор суурьтай тэгэхээр ганцхан тавиад игээд бол хадлах лүгээр гоё юм байна. Үзэн цайтай. Зээс шилээ оргын авчи. За тэр болгонготой энэ шоу болгоndo Clover гэдэг бас загвар шоу. Clover цэцэг. Гэтээ энэ шоуны нэг юм хэлцэл болгоо да. Clover Plus гэж явдаг. Тэрний үгсийг болгонготой 2 цагтай шоу шиг гэж иргэдэг гэсэн үг. Гэтээ энэ хамгийн шоуны хамгийн аимшигтэйсэн болгонготой гол иргэм нь өөрөө гэдэг. Тэгэхээр шоу болгонготой нэг аимшигтэй задарна гэсэн. Тэнгүүтээ 2 цагтай шоутай төстэй. За энэ шоучтой энийг залчих юм болж эвгүй байд байна да. За тэгэхээр энэ шоуны болыг бол бүтцийн доллогод үнэхээр солиотой. Ингээд бүр задрах юм шүү дээ. Тэр аимшигтай юм байна. Би яг өөрөө болгонгуудаа яг speed cube төрлийн гэхдээ яг шот цогцолтой л гэж яам эвлүүлдэг. Гэтэ энэ шогод бол та бүхэн тараас сонирхол илүүж байгаа сонирхно. Тэгэхээр энэ шогод аяараа сонирхож байгаа юм бол бас
доор description-дээр бол мэдээллийг ханаас авах гэдэг мэдээллийг бичсэн байгаа. Ваа, шоуруу. Эргэлэн сайг зөөлөх юм. Дээрээс материалаа өгчсэн айгуу гоё. Luxury гэж ярьдаг да. Үнэхээр цэвэрхэн бөгөөд харагдсан юм да. За тэгэхээр та бүхэнд энэ удаагийн бичлэг таалагдсан гэдгийг итгэлтэй байна. Тэгээ дараагийн бичлэгүүдийг та үзэх гэсэн бол мэдээж миний YouTube сервийг subscribe хийгээд ringtone button дээр дарахаа битгий мартаарай. За миний Instagram хуудас Facebook дээр та дагаж болно. Тэгэхээр эд бол энэ удаагийн шоунуудыг илгээсэн Mi Pass Shop гэдэг баярлалаа. Энд бол спонсорын бүтээгдэхүүнүүдийг бол би зарим тохиолдолд ихэнх тохиолдолд үнэлэх рүү авдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар мөнгө төлөхгүйгээр энэ шоунуудыг бас авдаг гэсэн үг. За тэгээд та бүхэн шоудыг авах гэсэн бол би та бүхэн мэдээллийн хэсгийг олгоорой доор нэмэлт мэдээлэлд оруулсан байгаа. Тэгэхээр бичлэг үзсэн баярлалаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай ажилласаа.